Ягаал тэгээд нэг 80 90 жилийн өмнөх түүхрээ аваачаад байгаа. Ханаа түрээд имлэг төзүүлэх явж байгаа гот миний дөө перцтэй виски уучих гэж байгаа шиг те. Юу яриад байгаа юм бэ те? Come on хитэн он бэ те? Буудал бас ингээ нууц самрагтайгаа. Нууц самраг өөр харьцдаг эмэгтэйчүүдтэйгээ ингээд ороод ажиллаа хийчихэд гарсныхаа дараа Хүчи хатсны хазын суглаа авчихсан. Би чам тэрийг өгөх гээд шүү дээ. Тэгээ заримдаа дуртай дургүйхийн. Тэ. Одоо ингэж ярьлаа гэдээ орой очингууд намайг бас ингэн Тэ. Ил цацуулдаг ламчин өөр хүртэл биеийн өвдгөө эмчтэр л очдөг шүү дээ. Эхэлсэн аа. Туйлын үнэн гэж байдаггүй. За хоёулынгийнх нь ярилцлага бусдын дургуйслыг хүргэсэн, бусдын дургуй хүргэсэн ярилцлага болж бас магадгүй. Билэн үү? Билэн. Цагаан сар болох ч байгаа мухар сүсгийн талаар ярих гэж бодсон. Тэгээд энэ талаар бас нэлээдгүй их баримтууд байна. Энд дээр бас задлан шинжилгээнүүд хий. Өөрсдийн зүгээсээ тайлбарлая. Юу гэж бодож байгаа нууц хаалга өмнөр нэлээрээ. Тэг хэлэхээс илүү ярилцъя. Та хүүхд ахуй наснаас ээж аавын сургаалаар ч юм уу, эмээ өвөгийн сургаалаар ч юм уу өвлөгдөж ирсэн мухар сүсгүүд байдгүй. Байлгүй яах вэ? За жишээ нь. За одоо сүсэг бишрлээсээ халиад одоо мухар сүсгсэн зүйлүүд байна л та. Өглөө босоод ороо ажил төрөлж мөтөхгүй шүү гэдэг юм уу те. Одоо тийм сонин юмнууд л зөндөө байна. Хумсаа авах. Яг тийм. Хумсаа одоо орчин цаг юу гэлээ 4 өдөр хумсаа авах. Сайн баяжин мөнгөтэй болно гэдэг нэг асуудал ярьдаг. Тэгээд одоо зүг мөрөө гаргал гэж ярьдаг. Тэ? Сайн өдрүүд гэж ярьдаг. Тэ? Сайн өдөр, муу өдөр гэж ярьдаг. Час өдөр гэж ярьдаг. Улаануудын мегмар гарагт ажил эхлэхгүй ч гэж ярьдаг. Тэ? Хагас өдөр хөдөө олын замд гардаг ч гэдэг чинь. Одоо тэгвэл хэрэгжүүлж байгаа мухар сүсгийн байгаа юу? За ер нь бол байхгүй тий. Хүзүүн зүйлт байгаа юу? Зүйлт байгаа. Чамд байгаа юу? Надад бас байгаа. Тий. Энэ маань бол одоо мухар сүсг гэсэн л хит халаагүй тий. Одоо сүсэг бишрэлтэйгээ холбоотой юм болов. Хит халаад ирэхээр л манай ээж энэ ярилцлага дууссан дараа бол гэрт очиод дайн болох нь тодорхой дамжиггүй. Тэгээ манай ээж бол бас мухар сүсгийн бас нэлээх зүйлсийг хэрэгжүүлдэг. За тэгээд би олон жилийн хугацаанд бас мухар сүсгтээ явсан. За сүүлийн хэдэн жил бол аль болох ихэнхээс нь татгалзах гэж оролдож байгаа. Бүгдийн бас шууд хайна гэж байхгүй. Энэ хаанаас эхэлсэн бэ гэхээр монголчууд мэдэндээ бас нэлийн алдартай бизнесмен, том компани захирал. Би офс руу нэг өдөр яваарсан, уулзаа суусан. Миний энэ баруун гарлал хараадсан. Тэгээ баруун гаранд эрх зүүцсэн байсан. Хоёр эрх давхарлаа зүүцсэн байсан. Тэгээ ярианы төгсгөлд над руу хандж байгаа нэлээд бас дургүйцлээ илэрхийлж байгаа. Гаашка чи залуу. Чи эрдэм мэдлэг боловсролтой болохгүй хичээгээ явж байгаа юм. Чи эрх зүүгээд ингэж явж байгаа чинь надад бол өстой ой гутам харагдаж байна. Чи миний гар хөлийг хардаа, миний хүзүүг хардаа ингэ юм байна уу? Би сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зүг мөрөө гаргаагүй цахан сар. Тэгээ миний амьдрал муудсан юм байна уу? Одоо юм харанхуурл ийм хөгийн үйлдэлүүдээс салцгаа. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааны эрх юм гэж хэлээ гаргасан баг. Тэгээ би офсынхын нүдээр гараад явж байхдаа аасан зэвэн хэлж байна яриа гэл. Хүний дотор юм суудан штэ. Бодтол авдсан штэ. Тэгэл за ер нь ч бас үнний ортой шүү те. Ичмээр санагдсан надад яг тухайн үед хэлж их мөчт нь бол над гинж чинь над эрхчээр нь ямар ич хэд юм яаж ажилт юм бэ наа чи. Наа ч бол яг ажил биелүүлэх үү амжилттай болох уу гэл. Тэгээ би ингээд ер нь хамгийн анх за ер нь эндий бас хит их автаад юм байна да. Жоо эсэргүүцэх хандлагатай болж ирсэн. За тэгээд хоёулаа монголчуудын түгээмэл хэрэгэлдэг ёс заншил болгоод аваад ирсэн мухар сүсгүүдийн талаар ярьж эхлэе. Би бол яг зөв Монголын ёс заншил өв соёлыг бол эрхэмлдэг. Тийм учраас бас энэ нэвтрүүлгээр сайхан дээлээ өмсчлөө. Өв соёл, ёс заншил бол мухар сүсгээс тустай ойлголт. За тэгвэл яг оюутан ахуй наснаас эхлээд та ч их сургуулаа төгссөн, Америкт их сургууль төгссөн. Тий. Суралцсан. Тий. За би бас их сургууль тухайд орж ирэх үедээ хүүхдүүд яг 10 жилийн шалгалтууд өгөөл их сургуульд орох үеэр баах лист авчраад цацаад идэг. Тийм заавал хийдэг. Тэндээс л эхлэв л доо ойлоо. Тий. Нэр үнэн шүү. Чи айгу тийм зөв сэдвэнд чи. Бидний үе чинь одоо ойлоо бол гаптай үеийнхэн тий.
Тэгэхээр уйхан бол харьцангуй мухар сүсэг гэдэг зүйл одоо суухан баг байсан үе л дээ. Тэр нь мөнчгөрөөрөл өөрсдөө болгоно. Ялангуяа одоо чинь барууны орнуудад тэрийг одоо яг харьцуулалт хийх гэдэг шүү дээ. Тийм бол байхгүй шүү дээ. Чи өөр өртөл найдна, өөрийнхөө хувь тавиланг эзэн л гэж явна. Юун тэр мухар сүсэг тийм зөв тэр нэг азийн суглаан дээр тэ нэг жоок болгож л тийм явна гэсэн. Хизээч бүр ялангуяа тэр ээж аав эмээ өвөө гэсэн тэгэж мухар сүсэг юмс тийм байхгүй. Тэр чинь алуу нэг ямар ч тийм шинжлэх ухаанд итгэх биш, үл итгэгч болгочихж байгаа байхгүй. Залхуурд суужгаад дэлцээд сайн дүү аавна гэдэг бол одоо эрүүл хүний ой танд багтгааргүй зүйл болж чадсан шүү дээ. Мэдлэг боловсрал үнгүүцсэн, үн цэнэгүй болсон нийгэмд мухар сүсэг давмгаалж харанхуурал бий болд юм а гэсэн нэг үгийг харж ирсэн. Тэгээд сүүл бас нэг гавж лам нэвтрүүлгээр хэлсэн байл л дээ. Өөрөө сайн сайхан бодож ивэл бүх өдөр сайн өдөр шүү гэдэг. Яг зөв. Яг энтэй адилхан нэг ийм мухар сүсгүүд байна л да. Одоо энэ Edmond printing, UV printing гэх том хэвлэлийн үйлдвэр байна тийм. Өдөр том хэцнээн 100 ширхэг цаасуудыг хайчилж байгаа л тийм. Тэгэхээр цаас хайжлахаар өргөнд ордог гэдэг нэг үг байна. Тийм ойлголт байна. Тэр үйлдвэрийн эзэд бол их ашигтай, амжилттай олон жилийн хугацаанд том бизнесмэнүүд болоо явсан тийм. Муу амьдраагүй, амжилтгүй амьдраагүй. Тэгтээ цаас хайчилсан. Тийм. Жишээ нь хар муур машины урдуур өнгөрөх ч юм уу явж явахад хар муур тааруул тухайн өдөртөл азгуутна гэсэн нэг ойлголтоо. Тэгэхээр хар муур бол гудамжинд Улаанбаатар утаар хэдэн зуун ширхэг байгаа. Тэнтэй дарж байгаа хэдэн мянган тэр өдөртөө бүтлгүүтнэ гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо ингээд сугаа гаргаад ингээд гараа ингээд дэрлээ твтер сурсан юм суугарчин гах гэдэг бос гээл тэгдэг байсан. Яг энэ бол нэг одоо өглөө ороо хураагаад гарч гэдэг юм уу те. Яг нь цэвмэх цэгцтэй бай, цэвэрч бай. Бити залхуур гэдэг юм гаргалгаанаас л үүссэн. Тэрийг нэмэх нь бүр хит давмгаалаад туйлширч шараал эн чинь мухар сүсгөл авчиж байгаа байхгүй. Тэгээ би саяны зүйлсүүдээр одоо нэг муур гарах ч юм уу, цаас хайслах ч юм уу тийм хүмүүсийг айц тавтуулаад штэ. Тийм. 70 дахь хумсарт нөлөөлөд штэ. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн үйлдэлийг хийхэд гарах үр дүнгийн аль эртнээс айцсан мэдэрчээр тэр зүйл амжилтгүй болох тохиол их байдаг штэ. Хоёул одоо шатар тоглоо суухад те би ямар ч хүн танихгүй нэсээ айдгүй гэсэн үг байдаг шүү дээ. Тий. Таныг би олон улсын шатрын тэмцээнд явж исэн да, тоглож исэн да гэдэг мэдээг сонссон дараа минь тоглох мэдрэмжтэй. За би энэ хүнийг угаасаа л хожихгүй бах та гэсэн мэдрэмж дотор төрөөд эхэлчихээр хожихгүй бах магадлал ихсэж байгаа. Анхаасаа танихгүй чигээрээ тоглосон бол бас яах ч байсан байлаа те. Яг энтэй адилхан хүмүүст их хэмжээний айцыг төрүүлдэг юм байна л гэж миний хувьд ойлгосон. Яг зөв. Мухар сүсэг бол одоо тэрэнд итгэхгүй бол миний амьдрал урагшлахгүй тий. За яг л тэрнгээр нь хийж эдэн төгрөг үрхэд хамаагүй. Тэрийг нь яг л одоо хүмүүс хийснээр хийхгүй бол би нэрэл өвчин зовлон тусах юм байна гэдэг тийм одоо муухай тийм айц давтуулаад байгаа байхгүй. Хагасаа өдөр холын замд гардггүй гэж манай ээж хэлдэг. Одоо уучлаарай ээж хоёлаа гэрт очиод ярилцсан юм лээ. 2023 онд хана 3 жилийн өмнө бас нэг гадны компани намайг уулзалтанд дуудаад манай улсад ирээч, манай компанитай танилцаач. Энэ бас нэг юм санхүүгийн арга хэмжээ болох чинь. Хөрөөд ирээч гэгээд миний пледийг захиалсан. Захиалж өгсөн. Тэгээ би офис дээрээ сууж байгаа ээжтэй хэлээд аа гадагшаа нэг уулзалтанд явах юм шиг байна. Тэгээд ийм өдөр ингэж нисэх нэ гэдгсэн чинь ээж он сар өдөр календараа гаргаж чагаал. За муу өдөр байна. Явж болох. Ялангуяа чамайг энэ жил тэр зүгийг битгий зориорой гэсэн. Ингээд намайг олон улсын хурал цуглаанаас явуулахгүйгээр авч үлдчихсэн тохиолдол байна. Тэгэхээр мухар сүсэг нэг талдаа их боломжуудыг хаагаад байна гэж үзээд байгаа. Хагасаа өдөр холын зам гарчлахгүй гэдэг яагаад болохгүй гэж те яг шинжлэх ухааны баримт нотлоготойгоор тайлбарласан зүйл огт байхгүй байж иж тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн нэг юм хэв ашмалт хийгээд хайрцаглаад байгаа надад таалагдахгүй. Ялангуяа одоо шинжлэх ухаан ингэж өндөр хөгжсөн үед те бизнесийн өрсөлдөө ингэж хүчтэй байгаа юмуд бол даа тэрийг шүтдэг хүмүүс юм байна. Ягаад одоогийн залуучуудыг те 20 25 30 та залуучуудыг тэрнгээр хайрцаглах хэрэгтэй гэж. Би бол тэрэнд дургу. Тэр сүсэг бишрэл тэндээ л үлдэг. Энэ шинэ үеийн залуучуудад тэрнгээр битээ хайрцагла. Бид энд дургу. Бид тэр хүмүүсийн залуучуудыг өөрөөсөө олон дүү хүмүүстэй нийлж тэдний vibe-ыг мэдрэх дуртай.
Ягаал тэгээд нэг 80 90 жилийн өмнөх түүх рүү аваачаад байгаа. Ханаа түрээд эмнэлэг төзүүлэх явж байгаа гот миний дөө перцтэй виски уучих гэж байгаа шиг те. Юу яриад байгаа юм бэ те? Come on хитэн он бэ те? Хар перцтэй цагаан архиулгаад байдсан шүү дээ те. Тэ хитэн он бэ тийм биз дээ. Одоо болох хэрэгтэй байхгүй. Ходоо түлж ална шүү дээ. Алан шүү дээ. Тийм. Одоо болцоох юм шилжижсэн тий. Амьтны цус суугаад идэрдэг үе аль 17 дугаар зуунд байхгүй болсон шүү дээ. Зүгээр л эмчтэр очиод юм ээ. Тэгээ очдог лам ил цацуулдаг ламчин өөрөө хүртэл би энэ өвдгөө эмчтэр л очдог шүү дээ. Тэгэхээр жоохон аливаа юм жоохон шинжлэх ухаанд хандах хэрэгтэй. Залуу үе бүр хүндлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ миний бас бодлоор хит их энэ мухар сүсэгт автчихаар алдаагаа засах боломжуудыг хаагаад байна гэж үзээд байгаа. Жишээ нь ямар нэгэн зүйлийг буруу хийгээд эргээд нөгөө дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэр өдөр чи муу өдөр байсан ба шүү дээ. Муу өдөр буруу зүйл хийсэн ба шүү дээ. Тэгсэн болохоор би алдсан ба шүү дээ. Өөртөө огтоосоо буруу өгөхгүй те. Хол зам машин яваад эвдэрсэн чинь өдөрс өдрөө хагас өдөр 2 дахь өдөр хол зам гарсан болохоор машин эвдэрсэн ба шүү дээ. Энэ нэг хариуцлагаас зугтгал систем шүү дээ. Хариуцлагаас өөрийгөө зугтааж алдаагаа засах боломжоо ухаарахгүйгээр зүгээр ямар нэгэн од гаригт буруугаа өгч шүү дээ. Аль эртээс машинаа засварт өгөөд онцлуулаад, янзлуулаад ямар ч техникийн сааталгүй болоод гарах боломж байсан. Тий. Ийм онцгүй хандлагыг одоо залуу үед суулгаад байгаа байхгүй. Тэгж болохгүй. Үнэхээр мухар сүсэг бишрэлттэй одоо элдв домын аргад итгэдэг бол өөрсдөө л тийм байх хэрэгтэй тийм биз дээ. Одоо бас хацсангуу гайгүй болцсон гэж байна. Гайгүй болж байна. Залуучууд бол ус асуулах өдрөө харахаа болсон байна. За би яг үнээр хэлэхэд бас сүүлийн 2 жилийн ус асуулах өдөр харахгүй байгаа. Яахан би завандаа яг цаг хугацаанд харуул ороод засуулж хэлдэг. Тийм. Надад нэг чухал ажил гарсан чинь 2 3 хоног муу өдөр үргэлжилж би ингээ өргөссөн арзаас өстэйгээ бас нэг юм камерны өмнө сумааргүй шүү дээ. Хүнтэй уулзмааргүй шүү дээ. Танаа үеийнхэн солонгосынхан буудал бас ингээ нууц амрагтайгаа. Нууц амраг өөр харьцдаг эмэгтэйчүүдтэйгээ ингээд ороод ажиллаа хийчихэд гарсныхаа дараа бүх ингээд байж болох дээшээ амсартаа самнуудад ус төрөг шашаа гарчдаг байсан. Анх Монгол нөгөө манай үеийнхэн гэж байна. Одоо гайгүй болсон гэж. Тэр нэг буудалд ажиллаж исэн. Буудалд ингээд ажилтдаг байсан нэг их хэлж исэн. Тэгээд яаж байгаа юм гэхээр ингээ гэр бүлийн хүндээ баригдахгүй гэж юм дом хийдэг юм. Одоо тийм л байдаг л бах л та. Тэгээ одоо би бол анх удаа сонсч чинь тэгээд яг хоо чи битээр түрүүн биелсэн хоёулаа үеийн ялгаа гэп байгаа. Тэгэхээр нөө бас их хэцүү үе шүү дээ. Тэгээ аливаа юмны анхдагч те. Одоо хоёр нийгмийн одоо залгаан дээр ид бүх насаа өнгөрөөсөн тэр үчин дээр юм л үзэн шүү дээ. Яг миний хувьд бол хамгийн ганданд очихдоо 10 дугаар ангийн хонхны яриаар л очиж үзчихлээ гандан. Тэгээ ер нь бол тэрнээс шилнэ. Тэгдэг хүн өөрийнхөө хувь тавиланг хийсэн байх хэрэгтэй. Яг зөв. Тэр үднээсээ одооны залуучуудаа ч гэсэн би хэлэх туфтаа байхгүй. Чи өөрийнхөө хувь тавиланг хийсэн. Чи өөрийнхөө амьдралыг жолоод нь чи зайны хайнчлыг сонгоно. Одоо чи ч чамдсан тулгарч л авах магадгүй. Чиний зай одоо чи одоо гэр бүл зохион ань ажилтай болно, эхнэр хүүхдтэй болно. Хин нэгэн чамд тэгэл бас нэг зөвлөгөө өгөөл те. Төвхтэй юм ярьж. Одоо тэгэхэд болох хэрэгтэй байхгүй. Мухар сүсэг бишрлэг болох хэрэгтэй. За энэ ань өөрсдөө олж мэдэрч л ивэл тэгэл болоо байхгүй. Тэнд оролцоод сар жилээр нь яриад те. Хоорондоо таарах юм байна, таарахгүй юм байна ч гэх шиг те. Дараагийн нэг дид сэдвлээ орвол ингээ мухар сүсэг ялж боловсрал ялагдлаа гэсэн сэдв байгаа. Тэн дээр хань эрт дээр юусээ эхлээд нийгэмд мухар сүсгийн туушрал руу манайхан шилжсэн. Энэ дээр нэлээдгүй олон асуудлууд гарч ирсэн. Нийгэм хөгжил дэвшлийн том саад болсон мухар сүсэг. Тантай энэ санал нийлэх үү? Би нийлэлгүй байдаг юм энэ чинь. Манай үед бол айгүй төвхтэй байвал зөндөл мэдрэгдэжсэн шүү дээ. Одоо тэр тухайн одоо энэ мухар сүсэг нэр бурхнаар бөөлжлөө гэж хэлж ирсэн шүү дээ. Тэр талаар бол би яг ямар сайн мэдээлэлгүй байна л да. Бурхнаар бөөлжж ирсэн гэдэг байгаа, саран даваа гэдэг байгаа, том хотгтууд байгаа. Ингээ нэг юм шашны нэр барьж өөрсдөө онцгойд хүмүүс гэж бодож бусдын мухар сүсгэн дээр буюу ямар ч баримт нотлохоогүй шинжлэх ухаанд ханддаггүй хүмүүсийг ашиглаж худал мэдээлэл тарааж бусдыг ашиглаж бараг муухайгаар ихлэ луур хийдэг байсан хүмүүс олон. Зөндөө. Одоо бүр нөө хүүхэд байхад
Ромбо гариг мэрэгтэй холбогдлооч гэж тий. Гал гаргадаг өнөр чимэг гэж. Одоо та нарт одоо тэрийг яриул хүн итгэхийн харахгүй л тий. Динозаврын үеийн юм баггүй. Тэгэхдээ тэрийг ашиглаж хүмүүсийг залилсан тий. Зөндөл тохиолдод байдаг шүү дээ. Мөнгө дууддаг, амжилтанд хүргэдэг, өвчин зовлонгоос салгадаг та энэ итгэдэггүй одоо. Зүс. Үгүй ерөөс огт итгэдэг би хийсэн. Чи өөрөө өөрийнхөө хувь тавиланг л эзэн шүү дээ. Үнэхээр мөнгө дууддаг тэр юмыг авчраа тавиад баяжчдаг бол хоёул ажил хийх хэрэггүй л байхгүй юу? Шууд утгаараа тийм биз дээ. Чин эрүүл хүнээс гарах үйлдэл биш байхгүй юу? Би бол тэрэнд итгэдэггүй. Одоо тэрнээсээ монголчууд салах цаг нь болсон. Гэхдээ одооны залуучууд бол тийм биш юм шиг болчихсон юм л. Одоогийн залуучууд бол энэ ёс мэдэхгүй нь ёр алдахгүй гэдэгтээ санал нийлдэг болсон. Тийм. Бас их тоодгүй харагдсан. Тийм. Тэр нь бас нэг төрлийн зөвдөд байна. Ерөөсөө зөв. Нэг тал юм биш ерөөсөө л зөв. Яах юм бэ? Өөрт хэрэггүй мэдхгүй юмыг тэр хүн одоо тийм бицтэй оролдоод яах юм? Тэгж цагаа өгөх шаардлага байхгүй шүү дээ. Харин ч одоо энэ 20 гаруй насны залуучууд чинь аюу гой соёлтой байна. Би яхаад л би тэднэртэй найзлах дуртай. CEO-д ажиллаж байгаа тий. Аюу гой орлоо, GS25 орлоо. Ямар ч ажилдаа түртэйг тавтай морил өглөөний минь. Made my day. Намаа гоё болгоод гаргаж байгаа. Баярлалаа гэл. Тэр бол ярилтгүй сайхан байна тий. Тийм шүү дээ. Мөнчлөх ёс гэдэг тий. Хэцүү. За одоо би чинь 6-7 жил Америкт байж байгаа ирж байгаа. Тэнд ингээд дэлгүүр орох, газ стейшн орох ч юм уу, тэ орж гарах ч хамгийн урдлын хүн орлоо арийнхаа хүнд ингээд хаалган бариад өгдөг. Арийнхаа хүн. Thank you. You're welcome. Монголд ирлээ. Аптекруу орж хаалга барьлаа, дэлгүүр рүү хаалга барьлаа. Нөгөө 20-той 30-той үеийнхэн чинь баярлаа. Нөгөө манахаас дээш үеийн нөгөө нэг хүмүүс төлөөний хүмүүс байгаа шүү дээ. Жив чимээг муу хараад зөрдөг. Энэ бол зүгээр л жижигхэн жишээний зөрүү нэм байгаа. Чин тэр одооны залуучууд бол үнэхээр гоё соёлтой. Тийм болохоор би тэднэртэй найзлах дуртай. Тэдний юу сонсож байгааг тий. Аюу гоё дээ шүү дээ. Таны сая нэг хариултнуудаас ингээд хүн л өөрийнхөө хувь заяаг шийднэ, өөрөө амьдралаа бүтээн гэх. Яг энийг л энэ дотоод сэтгэлдээ хийж өгөх ёстой л гэж би бол бодож байгаа. Хэн нэгэн миний амьдралыг сайхан болгохгүй, ямар нэгэн шашин. Гэхдээ хүмүүс бүх шашин шүтэж болно. Шашин мухар сүсэг бол бас тэс ондоо ойлголтууд шүү дээ. Тий. Ойлын нэвтрүүлгээр дамжуулаад ямар нэгэн шашныг буруутгах гээгүй. Тий. Мухар сүсэг бол шашнуудаас тусдаа ойлголт гэдгийг бас үзэж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Тий. Хит ингээд нөө сүсэг бишрэлч өөрөө хитрхээр л мохор сүсэг болоод байгаа байхгүй. Бас буддийн сургаал гэх буддизм ухны шашин гэдэг чинь өөрөө их гоё байдаг. Хит ламыг шүтээд явах юм бэ те. За би нэг баримтууд бэлдсэн байгаа. За. Бас Монгол улс ганцаараа мохор сүсэг хэд их автсан улс биш юм байна. За. Өөр улсуудад бас ийм эрт дээрвээсээ уламжилж ирсэн мохор сүсгийн хэлбэрүүд ажиглагдсан юм байна. За энийг би түүгээд материал бэлдсэн. За жишээ нь дөрвийн тоог өхөл дагуулдаг хэмээн үзэж машид цэрлэгээ ханзаар дөрвийн тоог илэрхийлэхдээ өхөл гэсэн ханз ашигладаг. Тийм учраас хятадууд дөрөв гэсэн сибэр орсон альва тоог бараг хэрэглэдэггүй. Зарим барилга башинд дөрөвдүгээр давхар гэж байдаггүй. Тийм лейтний конофон дээр тийм байдаг. 3-5 гээ явчихдаг. За дараа нь Египтэд аз жаргал авчирдаггүй амтан гэж байна гэж. За энэ өөрөөр хэлбэл энэ амтан харагдах байх юм уу? Энэ амтныг харах юм бол их муу ёр гэж үздэг гэж байна. Муу мэдээ авчирдаг гэж үздэг гинэ. Тэг хөөрхийн золгүй амтан бол шар шуу юм а гэж. Яа. Эсвэргээрээ шар шууг бас зарим улсуудад, зарим айлуудад бас муу муха зүйлсийг хил амыг зайлуулдаг гэд хаалга руугаа саруулаад тавьсан тохиолдол бас байдیں۔ Тэг байна. Монголчууд бас наадхан дэрж бизнес уншиж ирсэн юм байна. Монголчууд бас юу байгаад байдаг шүү дээ. Шар шууг бол бас нэг тийм сайн амтан биш л гэж ярьдаг юм л. Зүгэнд үзэгдэх, муу ёр авчирдаг даа гэж хэлдэг юм л. Бас уншижлээс. За дараагийнх нь Орос улс гинэ. Орос улсад хоосон хувин муу ёрын шинж тэмдэг гэж үздэг байна. Хоосон хүн авч яв, хоосон хүнтэй уулзах нь цэрлдэг. Мөн гэртээ хоосон хувин байлгадаг заавал ус юм уу ямар нэгэн зүйл хийж тавьдаг ажээ. Магадгүй энэ мухар сүсгийн үндсэн эзэн хаан мухар сүсгийн үндсэн эзэн хаан 2 дугаар Александр хоосон хувинтай хүн алах гэж хийснээс үүссэн байна гэж. Эзэн хаан 2 дугаар Александрыг хоосон хувинтай хүн алах гэж завдснаас үүссэн мухар сүсгийн хэлбэр гэж
Үндэстэндээ яриа дург болсон. Үндэстэндээ яриа хоосон дург гинэ. Руанда гинэ. Руандод эмэгтэйчүүд ямааны мах идэж болохгүй. Хэрвээ идэх юм бол нүүрэнд нь ус ургадаг юм а гэж итгэдэг байна юм. За дараа нь Финлянд улс гэж байна. Финландд Аалз албал буруу орно гэдэгт итгэдэг байжээ гинэ. Буруу орны нэг юу вэ те? Орон орны бас мухар сүсгүүд бас байна. Сенегал улсад өөрсдийн бодож төвлөсөн аялал хийх тугаараа хин нэгэнд октоосон амд нээдгүй чанга хадгалдаг байжээ. Яагаад вэ гэвэл түүнийг хин нэгэнд ам нээвэл биелдэггүй гэж үздэг мухар сүсэг байдаг байна гэж. Нэг сонссон л юм байна да. За Малаз улсад хэрвээ дэрэн дээр удаан хугацаар суувал нуруу үзэг дээр чинь буглаа яр гарна гэдэгт итгэдэг болохоор дэрэн дээр суудаг вэ гэж. За дараа нь Франц улсад нохоон жогорхоо буюу одоо нохоон баасан дээр зүүн хөлөөрөө гიშгвэл аз амжилт авчирна. Баруун хөлөөрөө гიშгвэл азгүй өнөдөд итгэдэг мурсаг байдаг байна гэж. За Германы энэ бас их сонирхолтой. Германч шилэн унгаар усуул үхэл ирнэ гэдэгт итгэдэг учраас устаа ундганаас айдаг мурсагтэй гэж. За дараа нь өмнөд солонгосчууд цонх хаалттай үед унтаж байхдаа сэрүүцүүлэхсэнс ажилуулдаггүй гинэ. Ийсийг. За. Яагаад вэ гэсэн чинь сүнсийг нь аваад өөхөх аюултай, сүнсийг нь авах аюултай гэдэгт итгэдэг учраас шаардлага гарвал цонхоо нээж унтдаг. Ийсийг ажилуулдаг. Тэгэхээр ингээд бодохоор улс болгонд нэг тийм мөхс үсэг бол байна. Хойд Америкчууд хагарал ан цав дээгүр гიშгэн гарвал муу ёрог зөвгөнө гэж үздэг. Зарим нь ээжийнх нь нуруу гимтэн гэдэгт итгэдэг мөхс үсэг байдаг гэж. Одоо зам хагарцсан байдаг шүү дээ. Ямар нэгэн ан цав гарцсан ч юм уу шалан дээр тийм. Тэн дээр гიშгэх юм бол ээж нь нурууг нь өвдөн гэдэгт итгэдэг мөхс үсэг байдаг болохоор гიშгэхийг зэрлэдэг. Butterfly effect гэж байдаг юм л шүү дээ. Олон нийтээр хин нэг даган дуурайдаг. Тэгээ би болохоор хүн яг өөрийнхөөрөө бас бодсон ч гэсэн бас өөрийнхөөрөө байх ёстой гэж боддог. Бүх зүйлийг хүнээс хуулбарлах, эсвэл хин нэгний амьдралын стандарт тааруулах, амьдрах гэж өөрийгөө зовоох гэж байгаа хамгийн утгагүй юм биш боддог шүү дээ. Сонин шүү дээ. Тэгтээ яг сайн нэг бодогч л байла. Мохор сүсэг зарим талаараа сайн талтай баг. Хүнийг өөрийгөө илүү их мотивац өгдөг. Магадгүй тэр үгийг сонсоод инспирэшн авдаг ч үгүй юм уу те. Тийм мухар сүсэг байж болох баг. Жишээлбэл одоо хятадууд 8 тонн их туртай байгаад идэв штэ. Тэгээд баа гэдэг үг нь өөрөө үйл үгээрээ баяж их сутгахтай болчдөг. Тэгээд 8 тонн хажуу тийшээ харахаараа хязгааргүй бэлгэл гэдэг чиг би нөгөө ирчихсэн байхгүй. Тэгээд магадгүй тэрнгээрээ өөрөө өөрийгөө те одоо айгүй олон 8-тай утасны дугаар, айгүй олон 8-тай машины дугаар эзэмшээд өөрийгөө магадгүй мотивац авч иж магадгүй. Тэ? Мухар сүсэг нь өөрөө одоо манайхан магадгүй одоо ингээд монголчууд ямар нэг машины дугаараа утасны дугаарн дээр ач холбогдол өгдөг. Магадгүй тэр одоо 9 тоннд. Тий. Одоо магадгүй 9 тоннд тийм үү? Бэлэгшээдэг. 1 тоннд бэлэгшээдэг аливаа юм. Энэ бэлэгдэл ерөөл гэдэг талаасаа тэрийг хүн өөрийнхөө инспирэшн өгч ингэж би боддог хөөхгүй. Хүмүүс бол заримдаа ингээд та ингээд 90-11 100 сая төгрөгийн үнэтэй гээд ийм машины дугаар ийм үнэтэй гээд зарим нь ингээд нэг жоохон дургу ханддаг. Тэгэхдээ нөгөө талаас нь харъя гэвэл үнэхээр бизнесмен хүн ч байдаг юм уу? Эсвэл өөртөө инспирэшн өгдөг те. Өөрийгөө илүү их одоо ингээд өөртөө итгэл өмжл авах гээд шүү дээ. Ягаад тийм үнцэг байж болохгүй гэж. Ягаад болохгүй гэж те. Бага. Тийм бага болоод тэр хүмүүс чинь тийм байгаа. Тэр хүмүүс одоо амьдралын хэм маяг нь болцсон хүмүүс бол бизнестэй ноцтой болж байгаа юм чинь тийм тайлбар хэлэхгүй. Тэдийг тоохчих байхгүй. Зүгээр тэгээд юу гэж. Одоо жоох муугаагаар хэлэх гэж те. Хэлэхэд тэгээ юу гэж. Гэл цаашаа keep going яваад байгаа байхгүй. Тэгэхээр мухар сүсэг бол зарим талаас хүнд байх ёстой гэж би харж байна. Өөрийгөө илүү их ингээд өөртөө ярилцах хүнээс. Түүнээс ш. Тэ бурхан наа баяжуулаач гэд насаараа гуйжгаад өгсөн чинь сүлд нь бурхан ирсэн гэвэст. Чи яаж нэг суглаа авчихад яад юм бэ те. Тэгтэл чи залхуу шүү дээ гэдэг шиг. Тэгээд ч болохгүй байхгүй. Хумсаа аваа. Чигээгүй шүү дээ. Юу чигээгүй те. Яг бурхан найдсан те. Найдсан гойдог те. Гэтэ сүлдээ амьдралынхаа сүлийн юмс бурхан ирж ийн гэж. Чи хатсны хацын суглаа авчихад. Би чам тэрийг өгөх гээд шүү дээ. Яг тэрэн шиг байж болохгүй байхгүй. Өөрөө оролдлого хийж үзэх хэрэгтэй. Тийм л байх хэрэгтэй юм байна. Тэгтээ зарим үед хит их туушрал амар амьдрч чадах. Амар амьдралаас холдчих гээд шүү дээ. Тэр дийлэнх нь шүү дээ. 80-90% л тийм шүү дээ. Хитрхи хэцүү амьдраад шүү дээ. Хитрхи хэм баригдсан шүү дээ. Харин заримдаа бүр түүхтмээ санагддаг шүү. Тийм хүмүүсийг сонсохоор түүхтдэг шүү дээ өмнөөс нь.
Надад бол аяс хамгийн түртмэр юм те. Нэг газар нэг хүн дээр очиод номон шулаач ч юм уу үзүүлээч ч юм уу. Тим имийг тэдэн хоног зүүж яваараа. Тэдэн хоног тэдэн цагт ийм өрөөгөөрөө. Тиймэрхүү юм бол айгүй хэцүү. Яг харахгүй хийдэг заримдаа ээж аавын 92 атман ч тэгээд инг гэж ин тэг гэж ин гэдэг. Тэгээд заримдаа дуртай дургу хийн. Одоо ингэж ярьлаа гэдээ орой очихгоо намайг бас ингэн тэр хүмүүсийн бас лайфстайл нь болсон л байна. Амьдралын юм маяг нь л болсон байна. Би хүүхдээ тэгж өсөхгүй шүү Тэ. дээ. Ийм болохоор танаа үеийнхэнтэй би найзлах тавтай байхгүй. Шинжлэх ухаанчаар мэдлэг боловсрол суурилсан аливаа зүйлийг баримт нотлохотойгоор үнэн ба худлын тунгаадаг болж өсөхмөр шүү Тэ. дээ. Тэгэхээр одоогийн цагт бол нэг мухар сүсэх нь шинжлэх ухаанч, мэдлэг боловсролтой, баримт нотлохотой мэдлэг боловсролтой хүмүүсийг ялчаад шүү дээ. Тэ. Тэгээ нийгэм аягүй хөгжих үндэс цаад болж өгч байгаа. Тэгээ энийг бол дийлэнх хүмүүс бол засрах хэрэгтэй. Тийм ээ, яг үнэ. Бүр чи айгүй гоё. Яг гол нь олж хэлж байгаа байхгүй юу? Бид нар одоо жоохон мэдлэг боловсрлоо дээшлүүлмээр. Үнэхээр үнэ. Одоо зарим юм амар юм сонсогдох юм биш үү те? Вакциныг болиж гэж байгаа шиг те. Вакцинаар дамжиж хүний биед чип суулгаж гэж байгаа шиг те. Манай үеийнхэн тийм яриад байна. Тэгэхээр би дөө санаа зовоод байдаг байхгүй. Ер нь тэг хүн мэдхгүйгээ мэднэ гэдэг чи өөрөө амар том боловсралтай шинж шүү. Мэдхгүйгээ мэднэ гэдэг. Тааж манай монголчуудад бол бас нэг тэр хандлага тийм ч их шүү. Энэ бол тэгтээ хамгийн харагдж байгаа нь одооны залуучууд танаа үеийнхнээс аюугаа харагддаг байхгүй. Чадахгүй шүү. Өөрөөсөө мэднэ гэдэг чинь бүр ядаж багийн ажиллагаанд ч хүртэл хамтарч ажиллахад хүртэл гоё байхгүй. Би бол тэгж бодож байна. Мухар сүсэг хүнийг өөртөө итгэх итгэлийг л улам мөр алдуулаад идэв. Өөртөө итгэх итгэлгүй болгодог. Хүн өөртөө итгэх итгэлтэйгээр чадна гэсэн бол чадаал, чадахгүй гэсэн бол чадахгүй аливаа зүйлийг ингээл оролдоод үсдэг те. Ямар нэгэн зүйлс ингээл болохоо тэгээ болоод ингэнгүүтээ. Одоо би ажиллая гэдээ явж исэн чинь одоо ингээл баг энэ цаасаа ингээл уснаас болж би ингээ өрөнд очих юм шиг, ядуу болчих юм шиг гэсэн бодлыг миний далд тухамсарт хийгээд өдөртөөд байна гэдэг чинь өөрөө хамгийн том хаалт болж өгч байгаа. Тийм шүү дээ. Бүр айгүй хөхт тийм шиг үлээ. Одоо ингээд тулаалыг толгойд орж ирэхгүй болохоос ш. Түмэн далд тухамсар байгаа. Одоо би таныг анх хэлэхдээ танд одоогийн байдлаар ямар нэгэн далд тухамсар байна уу гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь бүс дээлний бүс бүсэлж ийсэн шүү дээ. Тэгсэн чинь өө яана буруу талаас нь явцсан, нар буруу явцсан гэх. Тэгэхээр нар зөв явах, буруу явахаар их ялгаа байх уу? Ер нь бол тийм. Ямар ч ялгаа байхгүй. Байхгүй шүү дээ. Байхгүй. Зүгээр би нөгөө мэдгүй яг ингэж суучж байгаа байхгүй. Эхтэн зөв талаасаа, эмхтэн буруу талаасаа бүсээ бүсэлдэг гээл те. Ингэж сууц би тэрийг хийж мэдэхгүй. Ягаад нэр би заавал дээлийн бүсийг зөв нар зөв байх хэрэгтэй. Мэдэхгүй зүгээр. Анхнаасаа тэгээс сурцсан байсан. Ижил би хэлээд байгаа байхгүй. Гэтэ би чаавас ингэж бодсон шүү дээ. Хүн бас ядраал, зовоол, хэцүү аа. Нэг бол ялчгүй. Ингээл лам дээр очдөг, бүүдээр очдөг те. Аргагүй чаавас. Тэгэхээр хүн таталтаа дулаад хэцүү болцсон байдаг шүү. Өөр итгэх зүйл байхгүй. Найдаж байгаа хүлээж байгаа зүйл байхгүй. Тэр үед бол нэг өөртөө итгэл үнэмшил авахгүй бол чаавас нэг лам бүүдээр очиж байгаа бол бас буруудах арга байхгүй. Одоо хомир гэж яриад байгаа алийг тодорхойлж байгаа, аль ханыг тодорхойлж байгаа те. Хомирлоо хөлөө харуулж унтах юм бол ингэхгүй тийхгүй. Яг янз бүрийн мухар сүсгийн ойлголтууд байна л та. Зөндөө шүү дээ. Өөрөөсөө энийг мэдэхгүй байгаа, тайлбарлаж мэдэхгүй байгаа асуухаар. Мэдгүй шүү дээ. Яагаад тэгдэг юм? Эндээ тарваны шагаа зүч яваад байгаа хөлөндөө яасан бэртдэггүй, бэртлэгэмтэл автгүй гэн. Дом гээл те. Дом гээд. Тэ. Тэг яг янз бүрийн домнууд байдаг л та. Би яг ихэнхэд нь бас итгэдэг. Хүүхдтэр ширгэлэх, туглаг, тусанд хийх заавал шүү дээ. Тэр бол бас гаргаж ирдэг эцэг хэл хэлээд би яг дурч үзээгүй. Тэр бол би бол дурч үзсэн. Аавгаагийнх нь шивэртэй баруун амьсыг нь аваад ам гимцүүхтэй ам тэгчээр идэгчдэг нэрэл идэгчээд идэх те. Тэр үтэл нөө хөхн горцсон эмэгтэйг хүртэл тэгэл. Тий. Монгол эмэгтэйчүүдээс өөр эмэгтэйчүүдээс горддгүй шүү дээ. Бас үнэн баг. Би бол хараагүй. Азийн орнууд, Америк, Европ, барууны орнуудаар явжсэн тэгээд тэгж гордсон эмэгтэйгэд би гайхчихсан. Ганцхан монгол эмэгтэй горддог. Тэгээд гордог нь гарах нь дахиад дабл
гордочгод гордон гардаг ч шиг те бүр юм. Дахиад ордооч. Тэ ахаа гордооч. Тэгэхээр зүгээр болчдөг гэж. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм бэ те? Бүр тэр домын арга марга бол үнэхээр мэдхгүй зүгээр. Яагаад тэгж үйлчлээд идэг юм. За энэ нэвтрүүлгийн төгсгөлд даалд ухамсар хоёлоо байх ёстой, ёсгүй, наад зүйлээ боль, альсвал наад зүйл чинь зөв гэж хин нэгэнд өөрсдийн бодлоо тулахгүйгээр хоёлоо сайхан сайн нэг цагийн хугацаанд 20 минутын хугацаанд энэ зүйлсийн талаар яриад ингээд дуусчлаа. Төгсгөлд нь зүгээр даалд ухамсар чинь мухар сүсэг ер нь хэрхэн нөлөөлж амьдрал чинь ер нь хаалт болж исэн үед байгаа юм. Одоо ингээд бодоход боломжтой алдсан ч юм шиг. Байлгүй байдаг. Байна. Яг тийм нэг жишээ хэлээд хоёул дуусах. Тэ би бол одоо залуучуудаа яг тэр одоо марааны тарх гэж ярьдгийг. Монголчууд эртнээс марааны тархыг битгий аал тий марааны тархыг цагаан тархыг битгий алаар гэж ярьдаг байхгүй. Тэр нь ямар утгатай юм бэ гэхээр газар дор бүл тарх амьдэрдэг гэр бүлэрээ. Тэр тархнуудын хувьд хамгийн чухал витамин гэх юм уу тий хүнээр саплиментууд нь хужир واخгүй давс. Ойр олон жил амьдраад ирэх тусам ойр хавийнх нь хужир дуусан шүү дээ. Тэнгууд тэр дундаас хамгийн бие сайтайгаа явуулдаг واخгүй. Аюу хол юм. Нөөд нь явж явж хужир болоод нөгөө хужирн дээр хөрөөсөр цав цагаан болчихно. Цав цагаан болоод буцаж бүл таргун дээр ирэнгууд нөгөө хэд нь тэр өсөн дээр наалтсан хужирнуудыг ингээд идэж долоож тижэл хангадаг. Тэгэхээр би юу хэлэх гээд нэхээр одоо жишээ нь би энийг яагаад хэлж байгаа шалтгаан гэхээр би бол одоо гадагшаа яваад 6-7 жил болоо сураад амьдраад ингээд үзчихэж байгаа. Тэгэхэд миний нүд нэгдэж байгаа байхгүй. Тэ тэнцээ очиж ганцаархан ажинхан бас л бүх юмыг шинээр эхлэн шүү дээ. Тэгэхэд хүн яг Монголд хоцрогдоод байгаа зүйл юу вэ? Бид нар юунд дээр анхаарах хэрэгтэй? Эргүүлээд Монголд 5-10 жилийн дараа ийм болох хэрэгтэй гэдэг юм тэндээс хард юм билээ хүн. Юм үзэж нүд тайлна гэдэг чинь гой сайхан барилга байшин машин харахтай биш. Миний улсад юу хэрэгтэй юм би олж харддаг юм билээ. Тэгэхээр марааны тарх шиг байгаараа гэдэг нь залуучуудаа боломж үйл гадагшаагаараа суралц, явж үз. Дэлхийн чиг хандлагыг Монголд авчир. Өөрсдийнхөө үеийнхнийг илүү гоё ингээд дээш нь өргөж яв. Гаднаас л бид нар импортлох хэрэгтэй шүү дээ. Юмыг импортлох хэрэгтэй. Соёлыг импортлмаар байна. Хандлагыг импортлмаар байна. Боловсрал одоо таны хэлдэг төрөний те эрдэнэ боловсрал шинжлэх ухааныг бид нар дахин шүтье. Тэрийг импортлох хэрэгтэй. Энэ лугаа адил марааны тарх шиг бай залуусаа тийм байхыг хүсэж байна гэдгийг хэлмээр байна да. Дэлхийн бас их улсуудад ийм усаар байлддаг ийм фестивалууд болдог. Та оролцож ирсэн үү Америкт? Оролцоогүй байдаг юм байна. Бүгдээрээ усан буугаар ч юм усаар байлддаг. Одоо шаартай ус мусаар байлддаг шүү дээ. Усан парк дээр тийм фестивалууд болдог те. Зөндөө. Тэгсэн чинь Монголд хар ус хөнлөө цацах нь муу юм аа. Мухар сүсэг. Тэгээд нэг ихч тэрний талаар л бичсэн байл л да. Яас муу уртай хүүхдүүд вэ гэд гадны нэг залуучууд хооронд усаар байлдаж байгаа бичлэгийг үзчихээ. За яг хөө төгсгөлд нь энийг хэлж байгаа шалтгаан бид нэр ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хэв чурамд бол баригдаж амьдрах ёстой. Гэхдээ шинжлэх ухаанаар нотлогдоогүй, баримт судалгаагүй, тогтоогдоогүй зүйлсийн араас тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн муухрал мөхөсгөөсөө салж иж бас энэ усгоор хөгжих нэг шат бий болох юм болов уу гэж миний бодож байгаа. Зур санал нэг шинжлэх ухаанчаар хандах ёстой. Баримт нотлохотой байх ёстой. Энэ бол бүр дийлэнхэн шүү. Тийм. Тодорхой хэсэг нь шүү. Бүр дийлэнхэн. Миний бодлоор Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээс төгсгөлд нь танд өдийг хүртэл мухар сүсэг байсан бол яагаад бас тэр мухар сүсгийг ашигладаг байсан шалтгаанаа бас өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Заримдаа өөрсдийнхөө тайлбарлаж чадахгүй, өөрсдөө мэдэхгүй мухар сүсгийг хүртэл ашиглаад яваад идэг. Энийг зөв заавал гэж боддог. Тэгвэл энэ мухарлаасаа бид нар одоо энэ 21-р зуунд салах хэрэгтэй байна. Гэж бодож байна. За ямар ч сайхан ярилцсан баярлалаа. За баярлалаа. Сансан хэмжээнд хүрсэн байх гэж бодож байна. Тий. Анхны нэвтрүүлэг голох хэрэггүй. Цааш цаашдаа илүү гоё сайжирна. Тэгээ. Тий. Хамтдаа ярилцъя. Тий.